Энэ ийм юм байгаа юм л да. Ер нь бол манай Монгол инженерүүд Монгол хүн чинь одоо малынхаа амьсгалаас бусдыг ашигладаг гэж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг амьсгалаас бусдыг ашиглаж байгаа явдал нь яагаад гэхээр малаа ядалцахаар амьсгалаа ашиглаж чадахгүй юм. Бусдыг бүгдийг ашиглаж юм. Тухайлбал энийг бол манай улсын Монгол улсын зөвлөх инженер Санжаа гэдэг технологич инженер хүн байна. Санжаа гэдэг одоо насаараа одоо энэ манай ширхний салбарт ажилласан мундаг технологич инженер хүн л да. Тэгээд тэр хүн бол яасан гэхээр үхрийн гүзээний хар хуулц гэдэг одоо нохоод хайж өгчээдэг хог дээр гаргаж хайдаг энэ хаягдлыг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи боловсруулад тэгээд ийм гүзээ савх гэдэг шинэ материалыг гаргаж аваа. Одоо энэ нь бол гараад одоо 7-8 жил болчихж байгаа шүү дээ. Үнэндээ бол бид нар олон тэм үзэсгэлэн уралдаан янз бүрийн оролцоод ингээд явж байгаа. Гэхдээ л хүмүүс мдээгүй таниагүй өдөө хүртэл зөндөө л явдгийг. Тэгээд олон улсад Америкт, Японд янз бүрийн үзэсгэлэнд оролцлоо. Энийг боловсруулсан технологи нь хамгийн гол нь ЕК технологи. Өөрөөр хэлбэл байгаль талгүй. Янз бүрийн тэр хромын мэдээлэл янз бүрийн ашиглахгүй. Монгол аргаар боловсруулад ингээд яаж байгаа. Тэгээд хамгийн онцлог нь ийм сайхан, жинхэнэ, натурал одоо савхны төрлийн одоо ийм бүтээгт материал гарч ирж байгаа. Энэ цэвэр Монгол технологи үү? Цэвэр Монгол технологи. Одоо энэгээр одоо бид нар ингээд судлаад үзвэл яг ийм технологиор ингэж яасан юм одоо тэр хаачлахгүй. Тэгээд одоо за ийм гоё материал байдгийн байж. За би одоо дэлгүүрт ороод ч юм уу одоо худалдаж авъя гэж бодвол энийг одоо ханаас олж болох вэ? Тийм өргөн хүрээнд одоо тархсан юм байна уу? Тийм. Тэгэхээр одоо энэ дээр би бас л ярих гэж байна л да. Монгол инженеруудын бүтээл, оюуны бүтээл боломж гарсан юмнууд бол үр дүнгууд маш их байдаг. Тэрийг нэвтрүүлэх тал дээр л одоо эзэмтэй ажиллах. Энэ дээр төр засгийн дэмжлэг одоо бизнесийн байгууллага компаниудын өөрсдийн сонирхол хүсэл эрмэлзэл ядчны хөрөнгө эрсдэлтэй ч гэсэн хийгээд оруулж авах боломж шаардлагатай байна л да. Энийг одоо жишээ нь метрын энэ материал гүзэн савхин материал дэлгүүрт байныг бол байхгүй. Яагаад гэхээр нэгдүгээр энэ материал маань өөрөө тийм томоор гардаггүй, жижиг. Хоёрдугаарт энэ материал маань өөрөө тийм дээлний зориултаа ч гэдэм хувцсны зориултаа хийхээс илүүтэй бэлэг дурслан зориултаа байх тийм шин чанарын судалгаанууд нь гарцсан. Тэгэхээр мөрсө жижиг эдлийн зориултаа байдаг. Энэгээр одоо тодорхой хэмжээгээр хэд 3 цөөн тооны бүтээгдэхүүн хийгээд манайх одоо ихтлөөр ч гэдэм бэлэг дурслын тасгуудаар ингээд борлуулад манай хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн дээр хийгдэж байгаа ажлууд байгаа. Энэ дэр манай дандаа зөвлөх инженерүүд бол ажиллаж байгаа. Тэгэхээр нэг үед үндэсний хөгжил шинтгэлийн хороо гэж байлаа. Тэгээ сая одоо шинтгэлийн засгийн газар гараад үндэсний хөгжил эдийн засгийн хөгжлийн яам гэдэг бүхэлдээ яам байгуулагдлаа. Энэний дэргэд одоо инновац өндөр технологийн хэлтсгэн газар гэдэг одоо бүр төрийн тийм том байгууллага байна да. Тэгэхээр энэ байгууллага одоо энэ манай танай нийгэмлэгч бай. Бусад одоо шинжлэх ухааны технологийн их сургууль юм уу одоо мэрэгчлийн бэлтгэх сургуулиуд тийм судалгаа хийдэг лабораториудтай одоо ажлыг нэгтэрч хамтарч ажилладаг юм бэ. Тэгэхээр зэрэг өнөөдөр Монголд бол инновац өндөр технологи гэдэг юм ярих бүр цаг нь бүр үнэхээр болсныг альч инженер альч одоо дээд боловсролтой бол бүгдээрээ ойлгодог болсон. Үйлдвэрлэл маань үнэхээр одоо бид нар өндөр технологиор одоо хөгжихгүй бол үнэхээр одоо тэгээд хуучин байдлаар яваад иж болохгүй нэ гэдэг нь бол ойлгомжтой болсон. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамны дотор байдаг тэр эдийн инновац өндөр технологийн хилцээс бол энд бол маш сайн анхаардаг. Угаасаа ч өөрсдийнх нь функц нь. Тэгэхээр эдгээр энэ утгаараа бол одоо улсын хэмжээнд янз бүрийн тэр чиглэлийн судалгааны ажлыг хийлгэж, зарлж, тендер эдэр зарлж байна л та. Тэгэхээр манай нийгэмлэг бол сая 10 энэ зүүн зарлсан одоо дархан сэлэнгийн бүсэд шинжлэх ухааны парк байгуулах боломж гэсэн техник эдийн засгийн урсан судалгааны ажил дээр манай нийгэмлэг тендерт нь оролцоод бид шалгараад үндсэндээ энэ ажлыг бол амжилттай хийгээсээ 11 сард хүлээлгээд өгсөө. Тэгээд энэ ажил бол амжилттай болсон. Эний цаана юу байгаа вэ гэхээр үнэхээр Монгол улсын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бид нэр өндөр технологиг хөгжүүлэх хэрэгтэй. Инновацийг үйлдвэрлэл нэвтрүүлэхээс хүний оюуны хөдөлмөрийг үнэлдэг цэгэндэг болмоор байна. Нэг инженерийн нэг бүтээлч гарсан нэг шинэ технологи өөрөө цаана үнцэнтэй юм шүү гэдгийг харуулах ийм ажлыг л одоо бид нар хийлээ л дээ. Тэгээд жишээ нь энэ дээр яг ганцхан жишээ хэлэхэд нэг энэ балыг одоо ингээд бид нэр үйлдвэрлээд гаргахдаа 20 25 за дээдлэн 40% ашигтайгаар борлуулдаг байхад оюуны өмч энэ дээр бичигдсэн нэг патент хамгаалсан нэг технологи бол өөрийнхөө үнээсээ 10-20 дахин илүү ашигтайгаар борлогддог. Тийм л үнцэнтэй юм байдгийн. Тэрийг бол одоо манайхан монголчууд дэг тус маань төр засгийн байгууллагууд одоо ойлгож тэгээд энийг нэвтрүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Тэгээд үндсэндээ бол Монголд бол шинжлэх ухааны парк гэдэг юм байгуулах цаг нь болсон гэдгийг бол бид нар өөрсдөө судалгааны ажлаар баталж өгсөн л доо. Тэрэн дээр бид нар оролцсондоо их баяртай байдаг. Тэгэхээр одоо шинжлэх ухааны технологийн парк гэдэг бас одоо мэдээллийн технологид гол үүрэг гүйцэтгэх юу байгуулагдаад одоо овоо хэдэн жил болчихлоо. Тэгсэн мөртөө одоо тэнд нөгөө инкубаторын үйл ажиллагаа явуулдаг
юу бол эхлэлдээд их овоо сайн явж байсан л да. Тэгээ одоо энэ инкубатор шинээр төрж байгаа технологиг одоо инкубаторын аргаар бойжуулах одоо тэрийг улам одоо боловсронгуй болох талаар ер нь юу хийж ийн гэж та бодож байна. Та ч одоо улс шинжилгээ технологийн сургууль одоо профессор доктор хүн шүү дээ. Тэгэхээр бол Монголд бол ерөөсөө яг шинжилгээ технологийн паркинг загвар болоод манай мэдээллийн технологи үндэсний парк байгаа шүү дээ. Энэ бол маш сайн гэсэн байгуулагдж эхэлсэн. Дотроо өчнөө олон инкубаторуудыг би инкубатор ажлууд өчнөө олон компаниудыг боожуулж гаргаж ирсэн амжилттай ч ажилласан. Одоо ч бас гайгүй ажиллаж байгаа. Ер нь бол тэр үүсмэл оюуны технологи, мэдээллийн технологи дээр суурилсан одоо амжилттай ололтуудыг Монголд нэвтрүүлэх гэдэг асуудал бол Монголд бол харьцангуй сайн гэж би боддог шүү дээ. Зүгээр хувь хүнийхээ хувьд бол гэхдээ ганц мэдээллийн технологи биш ээ. Одоо энэ чинь материалын үйлдвэрлэлийн салбар одоо хөнгөн хүнс уулуур хам одоо зэсийг одоо юу гэдгийг хар төмөрлөгийг ган боловсруулах гэдэг монголчууд өнөөдөр үнэхээр л ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Дэлхийд одоо зэсийн үйлдвэрээ, зэсийн нөөцөөрөө, зэсийн баялгаараа одоо сайхан нөөцтэй орны тоонд ордог мөртлөө зүгээр зэсийн одоо хайш одоо гулдмаа одоо гаргаад явах уу, зэс одоо уцаа үйлдвэрлээд, зэс дангийг үйлдвэрлээд дэлхийд одоо үйлдвэрлэж гарах уу гэдэг юм чил одоо монголчуудын одоо цаашдын экспортын хэмжээг нэмэгдүүл үндэсний үйлдвэрлэлийн чадамж боломжийг дээшлүүлэх цаашдаа Монгол иргэдийн амьдрал ах уу одоо Монгол улс баян улс болоход нөлөөлөх бүхэл боломжууд одоо ингээд тодорхой бүтээгдэхүүн дээр гараад ирэх хэрэгтэй байна л да. Тэгэхээр бидний ярилцах цаг ерөнхийдөө өндөрлж байна. Танд биес сүүлчийн одоо асуултгүйгээр танд одоо ялангуяа одоо танай нийгэмлэгийн хүрээг тэлэх цаашид одоо үйл ажиллагааных нь өргөжүүлэх талаар одоо ер нь энэ хэвлэл мэдээллийн байгууллага тавьс хамтарч ажиллахдаар танд ер нь ямар санал вэ? Тэгэхээр ингээд би түрүү хэлсэн нэг инженерүүд ерөнхийдөө тийм даруухан ажилдаа нухлагдаад үйлдвэр дээр ингээд яагаад явж байгаа юм. Тэнд одоо үнэхээр одоо бүтээл чадвартай сайхан инженерүүд байдаг. За тэднийг гаргах, сурталчлах үүрэг бол бас биднэрт байгаа. Бид бас тэр үүргээ үнэхээр бас сайн биелүүлж чадахгүй байгаа ч болов. Гэхдээ бид нар тийм сэтгэл байна. Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага танай хувьд телевиз ингээд урьж ирсэн дахь баярлж байна. Яг нэг бид нар энэ өөрсдийнхөө ажлыг ойлгох ялангуяа инженерүүдийнхээ ур чадвартай оюуны хөдөлмөрийн үнэлдэг байх гэдэг ийм үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд маань оролцоод инженерүүдийг маань таниулах, сурталчлах тэдний олонд одоо бүтээлийн хүртээл болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр бол бид бүгд хамтарч ажилламаар санагддаг юм л да. Тэгэхээр бидний бас тийм боломж нэгдэж байгаа. Тэр замыг ингээд зааж замыг одоо нээж өгч байгаа танаа хамт олонд их баярлж байна. Баярлалаа. За эрхэм үзэгчдээ студ 2 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай.